Hi guys, энэ байна. Тэгэхээр цоошин дахиад аяллаараа эргүү уулзж байгаадаа таатай байна. Ерөнхийдөө бол маш одоо хурдан. За сая бол 2 сард ерөнхийдөө явж аялж байгаад 2 сард Монголд ирсэн шүү дээ. 12 сараас авахгүй л ерөнхийдөө 2 сарын хугацаанд аялаад ирээ. Тэгээ Монголдо 2 сараас хойш ерөнхийдөө 2 сар байнгутаа тэгээд дахиад одоо шинэ аялал ерөнхийдөө гарч байна. За тэгээд энэ аялал маань ерөнхийдөө Япон руу за тэгээд аялж байгаа аялал маань эхэлж байна. За тэгээд юу болох нь вэ? Очоод ер нь юу хийх нь вэ? Яах вэ? Ийх үү те. Тэгээд би ингээ үсэт засуулахтай амар жоо сонь засуулт юм аа. Тэгээд миний үс жоохон сонь харагдаад тах шиг яг үндэ. Би үсээ амар жижигхэн болгоогүй удцсан. Тэгээд гисэн чи амар жижигхэн болцсон юм шиг амар сонь. За тэр өсмөс ч яах вэ? Тэгээд ямар ч байсан шинэ аяллаараа хамтдаа аялцгаая guys. За тэгээд юу болох нь ийх үү? Хэдэн влог болж орох нь мэдэхгүй байна те. Тэгээд хэдүүлээ яг одоо энэ удаагийн Японы аяллаа эхлүүлцгээе. За тэгээд юу яаж байгаа? Солонгосоор дамжаад цаашаа Япон руу явж байгаа. Тэгээд одоо болохоор Монголоос юу явна? Бусан орно. Бусан иш ингээд. Busанд Солонгосын Busанд Бусан хүрэх галт хэрэг гэдэг газар очих нэ хэдүүлээ. Тэгээд эндээсээ цаашаа дамжаад Токио орох нь дээ найздаа. За мен ч одоо Улаанбаатарын нөгөө Чингис хаан нисэх онгоцны яг дотор нь ямар байдгийг мэдэхгүй хүмүүс ахмал харуулъя. За энэ бол нөгөө нэг тэр цаанаас нь яг ингээд нэвтэрч ордог, шалганаар нэвтэрч ордог гэсэн. За нэвтэрч орж ирээд яг ингэж харагддаг. За тэгээд энэ хоёр талаар нь duty free бас тийм Монгол гомь брэндүүд байгаа. За тэгээд ийшээ яваад гейтүүд нь харагдана. За тэнцээ ерөнхийдөө 5-аас 6 дугаар гейт бол тийшээ. За 1-р гейт бол тийшээ. Ерөнхийдөө нийтдээ 6 гейттэй байсан баха. Тэгэж яаж вэ? За тэгээд энэ ч 3 байна. Нэг нь тэнцээ энэ тийшээ яваад 2 нь за тэгээд 4 5 нь хаана ч. Ямар ч 5 6 4 нь хаана дээ. 4-г байдаг юм бах та. За тэнцээ 1. Энэ ч 2, энэ ч 3. Энэ шүү дээ. Энэ 4. Ууртай байгаа хардггүй шаасаа guys. За тэгээ ямар ч байсан зүгээр ингээд орж ирээл гарлаа яг тийм нэг сум шиг те. Ингээд сумныхан үзүүрэн тэгээ зүтсэн ийш нэг нь байгаа. За тэгээд ийш болохоор 5 6 дугаар гейт нь байна. За тэгээ мань ч болохоор үндсэндээ 6 дугаар гейтээс нисгээр байгаа. Бас жоох Монгол гоё сүмнэрүүд харъя. Ийм сүмнэр байна. Ийм сүмнэр байна. Энэ одоо зүйлт мөртлөл юм шиг байна. Иймэрхүү. Энд гэхдээ мөнгөн хүрэл мөрлзэс мэсэл юм шиг байна л да. Одоо яг энэ ч байгаа энэ мөнгөн зүйлт бол $108 гэж байна. $108 гэдэг чинь 400 мянга төгрөг. Бараг тэр явцаа. Одоо Монгол сайхан малгаанууд байна. Янз бүрийн юмнууд байна да. Тиймэрхүү байдаг юм байна. За Солонгосын Бусан дээр гэдэг. Яг үндэ онгоцон дотор суухаар амар хашраад байдаг болж байна. Одоо би сая бол нэр үнэхээр зовж л энэ онгоцноос одоо амьд бууж ирлээ. Йоо дотор мотор муухай гэдэг новш юм байна. Арай юм дуусглаа. За тэгээд одоо энэ ч нэг 4 5 цаг байчаа тэгээд ерөнхийдөө цаашаа ерөнхийдөө ниссэн. За энэ нэг танил юм явж байна.
See you гэж байна. Тэгээ see you. Гэтэл энэ Солонгосын яг see you-д нь ямар байдгийг харцгаах уу? Солонгосын яг ямар байдгийг харцгаая. Энэ бэлэм бараанууд дээр нь бол дөнгөж юу яаж байгаа юм. Өмнөдөө үржил байгаа юм шиг байна. Тэгтээ энэ солонгос залуучууд яг нэг стилтэй байх юм аа. Яг л нэг стилтэй. Яг нэг адилхан төрлийн үстэй. Яг л нэг адилхан нэг юм цутгацсан юм шиг. Тэгтээ яг царайнууд нь ялцч өөр болохоор арай өөр байгаа юм л да. Тэрнээс бол яг л адилхан гараад байна дөө. За энд бол юм байна дөө. Нэг гоцгороод ах юм аа дөө. За лаунж руу орцгоё. За нэг ийш ороод ирсэн. Тэгээд нэг иймэрхүү юм байна. Нөгөө нэг өмнө нь болохоор Бангкок кафе дээр ерөнхийдөө орж ирсэн шүү дээ. Тэгээд энэ дээр болохоор энэ эднийх болохоор арай жоох юу л юм байна. Айгуу тавчуул юм байна. Тэгээд хүмүүс айгуу их байдаг юм уу? Нэлийн хүмүүстэй юм байна. Айгуу олон хүмүүстэй болохоор юу яахгүй. Суудал модал баг байхгүй байгаа юм. Тэгээд хооллоод нэг юм бол сонирхолтой нэг юм шүү. Кофе бас энэ шууд юм гоё юм байна. Яалтчгүй солонгостой guys гоё юм бол энэ бэлдсэн байж ш. За тэгээд энэ нэг салаатнууд байна. Энэ десерт маягийн юмнууд байна. Энэ хавар ундаа ус баг шүү гэ. Энд ямар хаалаа. За тийм юм шүү. Энд догбог байна. Энэ догбогыг бас энд жүжигхэл байна. За тэгээд дотор нь суухтаа бол нэг юм ирхүүл. Тэгээ намайг болохоор ийшээ суу гэсэн. Намайг бол ийшээ суу гэсэн. Тэгээ би хэд ийшээ суучаарай. Ийшээ суучтаа. Энд чи суухт ихтэй жоох духгүй байна. Би уулнаас ингээд юм яа гэж бодсон байхгүй юу? Жохон тухтаа сууч муугаад хэвтээ гэсэн чинь тэг болсонгүй ш. Тэгэхээр энэ чи ч одоо тэгээд яг ийшээ ингээ гоё цаашаа байгаль маяг яг онгоцнуудаа хараад ингээ байж байгаа юм бол бас зүгээр л юм байна л да. Дээд окей мен нэг хоолнуудаа цуглуулж чадъя эргээ үз. За юм хоолоолаа. Гэтэ яг ингээд солонгос ирсэн чи солонгос яг өөрсдийнх нь юм догбог энэ болохоор энэ юм нэрийнх юм. Энэ аюул дагуул юм байна. Гэтэ яг ч солонгос гэсэн болохоор солонгос өөрсдийнх нь догбогийг хамаагүй гоё шүү. За тэгээд ингээд байж энэ да. За ганц нислэг алгачвал боллоо доо. Ганц нислэг алгачвал Японд очлоо доо. Нүдэн л да тэрэг алгаа найзуудаа. Би нис чадхаа байсан юм шиг байна. Одоо юм үлээгээд одоо 30 минутын дараа тэгээд онгоцондоо суугаад нисгэлнэ шүү. За онгоцондоо сууя мэдээ. Гадаа хань хөөрхөн нар мар гараад нар мар гараад. Яг солонгос газар нутг дээр нь хөл хавьгүй онгоцны бодол дээр нь хотлоо оны ирлээ тийм. Бусаан дээр нэг 4 цаг хотлоо оноо баялаа. За тэгээ дараа нь тэгээ солонгосын аялал нэг өдөр ахаж үдээ. За тэгээд солонгосын бас яг солонгос хүүхнүүд бас Азийн хөдөлгөөнд шүү найзтай. Тэ да. Японы аялал хэлж байгаа guys. Оо за ямар ч юм. Нуугаар гараад тэл.
яваад ингээ гараад ирж байгаа шүү дээ. Оо за. За тэнд маань сууж байгаа шүү. Болчоо. За юу. За ирсэн найзуудаа. Жи Японд ирлээ. Японд ирлээ штэ андуудаа. Юм аа. Болчоо. За Японд ирсэн гэсэн шиг л ингээд анимны юм зургуул те. Одоо Японы жоохон уурын цолор таны санаатдаг хүн хажуур дүрсэн тэр яг Япон гал байна. Йоо энэ бол ч гал малгай маск шүү дээ. Guys. Энд 22,000 yen гэж байна. Энэ одоо хэдэн төгрөг гэсэн үг вэ? Гал галаа. Энэс яг за энэ Японы төрөл бүрийн KitKat байна да. За. Ансаа. Starbucks. За Японы анхны метроос бол guys энд л хурдны метроос байна. Оо саяны биш байсан биз дээ ёо. Швэсэн байна. Одоо буцаад дэше гарч байна. Энэ Японд амьдардаг хүн метрог алдараад байгаа шүү. Одоо метронд суугаад 2 цаг явах юм шүү дээ. 2 цаг метроор явнаа. За Японы хэдүүл хамгийн анхны энэ юуны машинаас нэг унаад утгаа нэг юм 1000 yen. Энэ одоо шууд ишнэ. Оо эндээс гарч байсан биз дээ. Шалтгаан. За нэг юм аа. Энэ одоо юу юм бэ? Цайл юм шүү. За Японы хөдөөгөр явж байна. Хөдөө. Японы хөдөг гэнэ. За цэвэрхэн байгаа шүү. Ингээд газар явах ялч. Гэтэ яг нь ер нь бол угаасаа энэ чиглэг уур амьсгалтай орн болохоор юм байна. Манай чиглэг уур амьсгалтай эсвэл цэвэрхэн. За тэгээ одоо хотын төвд орцгоо. За нэг юм Японы таксинд суугаад манай жинжэнэс дугуйтаа авч байгаа би таксигаар ирэхэд одоо найз захлаа явж байна. Найз зах дээр байрлана. Нэг юм такси байна. Ой такси нөө шоо машин том. Одоо хэр хол яваад хэдэн төгрөг гарах юм. Ер нь гэхдээ Япон бол нэлээ өртөг өндөртэй орон. Тэгэхээр өртөг өндөртэй орон болохоор такси максины хэд байхаа гэдгийг харцгаа юм та. Сая нэг таксинаас буулаад гэсэн чинь 1000 yen гарч шүү дээ. 1000 yen ч одоо 25,000 төгрөг шүү дээ. Хөө амар минь та. Сая нэг жоох нэг удаагүй нэг жохон гэсэн газар явсан чинь. Километр нь одоо хэд юм бэ? За ямар ч юм. Тэ яах вэ? Тэ бас жоох сайн юм биш үү? За хувьтай хор бороо нарыг хичээр намайг эрэнгүүт Японы цутгаад эхэллээ. За тэг өнөөдөртөө сайхан амарчаад маргаашнаас гарч орох хаа нэст. За TikTok янз бүр юм Японд нөгөө нэг зоотогны хулгай айгүй их байдаг мэдэг. Тэгээ өөр юмнуудыг авдггүй гээд тэгээ мань ямар юмнууд нь зоонтыг шаадаг байна гэж бодоод идэгсэн. Тэгсэн чинь яг үндэ мань зоотыг шаасаа. Энэ зоонтыг ер нь шаалтаа. Зоонтыг шаасаа нэстэ. Шаагч шинэ бол зүгээр төр зээлж байгаа. Би буцаал гэрийнх нь гадаа аваачаа тавьчихсан. Гадаа ямар бороотой байна. За өглөөний мэнд Токио гэж байна надад ерөөсөө. За ийм гоё сайхан сэрж байна. Анин дээр гарч байгаа юм шиг сэрж байна. Энэ одоо энэ хэсгийг харах бол яг ингэ анин дээр гарч байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд сайхан Япон ус
болцоо сайхан хөвчлөлтэй. Яа одоо өглөө боллоо өчигдөр ирсэн өчигдөр тэгээ бас ядраад сайхан унтж амарлаа. Бөөний сайхан унтлаа. Өглөө ирсэрч гарч гүн унтлаа. Тэгээд энэ сайхан. За тэг өнөөдөр сайхан гарч яваад өнөөдөр Токиогийн төв хэлээ. Нэ guys, let's go. Hi guys, өнөөдөр Японы Токиод хамгийн ихний өдөр байна. Тэгээд өнөөдөр хэдүүл хамтдаа Токиогийн төвөөр жоохон явж сайхан төвөрн зүгээр сайхан хийцгээе. Тэгээд одоо л нэг юм цэцэрлэгт хүрээлэн рүү газраар явж байна. Тэр нь бол нэг юм ногоон байгууллага шүү дээ. Иймэрхүү хүрээлэн рүү. Иймэрхүү газрууд бол нэлээд байдаг ногоон байгууллагын өндөртэй гэх юм байна. За энэ Токиогийн нөгөө нэг олон дэлгүүртэй хэсэг юм уу? Харажуку гэх газар явж байна. Эндээс нэг Nike орж нэг 5 жишээ юм сонирхолтой юм байна. Энэ хүмүүс бол одоо ингээд жоохон дол орох байлгүй. Айгуутай. Тэгээ нэг юмдаа айгүй их орчлол юм аа эдгээр. Орчлол тууштай. Тэс янз стилтэй хүмүүс зөндөө явж байна. За энэ барилга одоослаа. Орчин штэ. Тэгээд тут тэгээд шоу финишинг аач. Инттэй гэдэг гоё. За Японд хамгийн анхны рамен идэх чинь байна зэ да. За тэгээд ийм фон манай жижиг махсан байна. Энэ бол ийм газар байна. Цэцэрлэг түрээлэн шиг л юм. Барилгын дээр гэх юм уу? Цэцэрлэг түрээлэн шиг. Энэ дандаа жоох хөвгт 10 жилийн хөвгт л шүү. Бидний гэхдээ өснө ингээ бүр яг адилхан байна. Стилүүд нь ер нь жоох ойрлоо. Энэ нэг Японы хамгийн том хамгийн олон хүнтэй ингээд юу яадаг. Гарт. Ингээд битүү гарт юм байна.